Амгалан байцгааны өрхөн хүндэт үзэгчдээ TV5 телевизийн дуран арай Америкийн нэгдсэн улсын Чикаго хот буюу Салхит хотод чиглэсэн байна. Та бүхэн энд байгаа 10,000 монголчууд Монгол тоогоороо бол нэг түмэн монгол зан олон хэрхэн наадмаа хийж байгаа тухай сурвалжлагыг үзүүлэхэд бэлэн. Сурвалжлан үзүүл. Хачин өргөн байгуулдаг. Хавраг газрыг хавцартал, өвдөг газрыг өлтөртөл наадаг Монгол түмний шилтэрхий алтан соён бот тугаа хүндэтгэн залж бүрэн ирэхэд тусгаар улсынхаа төрийн дуулыг дуулж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уянга даваа зориг Отгон Баатар тэргүүтэй Чикаго хотын морин хуурын чуулга үүлэн борын гүйдлийг уянгалуулсаар Монгол түмний наадам эхэллээ. Сайхан наадж гэнэ үү? Та өөрийгөө танилцууллаач. Айл нутгийн хэний хүү вэ? Сайхан наадж байна. Та бүхэндээ ч гэсэн энэ Чикагогийн баяр хүрэлцэн ирсэн наадамчин олныгаа ингэж зэнгүүлж танилцуулж байгаа та бүхэндээ баярлалаа. За өнөөдрийн наадам бол өргөн сайхан болдгийм байна. Би бол нэг ирээд удаагүй байна. Дархан хотод Монголоос Дархан хотод юм аа. Тэгээд энд ирээд хүүхдүүдээрээ ирсэн энэ Чикагогийн наадмыг үзэж сонирхож сэтгэл сайхан өндөр байна. Манай монголчууд сайхан өндөр сэтгэлтэй сайхан байдгийн байна. Наадам бол гэдэг бол одоо хаач гэсэн Монгол одоо наадам бол одоо дэлхийд гайхдаг ийм сайхан наадам болж байна гэж ахын ойлгож байна. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар American Mongolian Association ажилладаг бөгөөд 2013 оноос эхлээд Чикаго хот орчмын монголчуудын холбоо болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм. Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй ашгийн бус энэхүү төрийн бус байгууллага нь Монгол хэл ёс заншлаа сурталчлан таниулах, өвлүүлэх үүрэгтэй хүрээнд жил бүр наадам цагаан сарыг өргөн дэлгэр зохион байгуулдаг болсноос одоо гадны зочид төлөөлөгчд тэгээд хүүхэд багчуудын тоо хамрагдсан тоогоороо жил бүр нэмэгдсээр байгаа билээ. За намайг Ариа Узрын Амруу иргэдгээ одоо Чикаго хотод ирж суурьшаад одоо 12 жил болж байна. Завхан аймгийн Алдран сумын харьяад одоо Улаанбаатар хотод төрж өссөн би. Америкт байгаа монголчууд одоо нутгаа сансан монголчуудын бас нэг сэтгэлийг дэвтэх бас нэг тийм нэлээд том тийм арга хэмжээ. Түүнээс гадна одоо гадны Монголыг сонирхсон одоо гадаад Америкчуудын одоо сонирхлыг татах үс тийм хэмжээний том баярал юм л да. Одоо тэгээд тэд нар хурж зураг авч байна. Зарим тохиолдолд одоо бид нартай хурж ирж одоо кино зургийг авсан тийм тохиолдол хүртэл бас байгаа. Тэгээд бас энэ бүхийг сайн явуулснараа манай амраагийн явуулснаар бол бас манайд сайхан зүйлүүд гарч байгаа.
Ягаад тэгэхээр Америкийн одоо барилддаг хүмүүс бас үндэсний өөхөөр барилдах сонирхолтой бас зодох шууд өмсч бас барилдаж байгаад би бас их талархаж байгаа. Бас тэгэхээр Монголын одоо үндэсний бүхийг бас гадаадын хүмүүс сүүлийн үед маш их сонирхож бас тэр бүхөр барилдах юмсан гэсэн сэтгэл төрсөн учраас бас сүүлийн үед бас барилдъя гэсэн хүсэлтэй улсууд бас ихсэж байгаа. Монгол хүний зулаа дээр наран жаргадгүй тухай нэгэн удаа сонсож байсан санагдана. Наадмын өглөө өнгөнд ирэх мордын зүсийг шинждэг шиг харийн газар ажиллаж амьдарч байгаа Монгол түмэн сэтгэлдээ нарыг мандуулан ийхүү нааддаг байна. Харин Чикагогийн монголчууд Монгол наадмаа энд хийгээд хэдэн жил болсон юм бол? Чикагогийн монголчууд үндэсний хөгжмийн хамтлагтай, бүжигчдтэй, хөөмич, уртын дуучинтай, бие биелэжинтэй болохоор товхийсэн наадмын нээлт хийсэн юм. Бүхий олноороо эвсэн нэгдэн нэгэн хэмнэлээр нэг түмэн монголчууд энэ л наадмын тэнгэр дор бие биелгээгээ бүжгэд огшиг сэтгэл өөрийн мэдэлгүй хөвөлдсөн дөө. Энэ жилийн наадмын онцлог гэх юм бол одоо бид нар анх удаа олон юм байна. Жишээлбэл манай бүхүүлэл одоо мартагдчихгүй урдаж байгаагүй их сайхан бүх боллоо гэж би бодож байгаа. Яг тэгэхээр олон газараас олон алдар цуутай хүмүүс ирж манай наадмын дэвжийг чимлээ. Монгол улсын нарчин Эрхэнбаяр бол Чикагод амьдардаг олон жил байрлаж байгаа. Тэгээд Эрхэнбаяр тэргүүлүүлсэн одоо олимпийн хүрэл медальт авахаа тийм ням очир би одоо жоохон андуурж магадгүй ням очир маань Вашингтон ДС-гээс ирлээ. Хурцарслаа амбийн хурцарслан Ганним гэж залуу ирж байрлалаа. Тэгээ хамгийн сонирхолтой нь Бямсүрэн байлаа. Бямсүрэн маань нөгөө сонирхогчдын сумгийн аврах штэ. Тэгээд нөгөө скейттэй сумаа нөгөө гулгаж байгаа тэр рекламаар нэг олон хүмүүс танилаах. Тэгээд тийм Бямсүрэн байрлалаа. Тэгээд мэдээж манай Чикагод амьдардаг өөр олон сайхан барилддаг залуучууд байсан. Тэгээ олон сайхан уран наадмыг үзүүллээ. Тэгээд за бүх юм болоод хувьд тийм байна. Нөгөө төгөөрөх юм бол манай наадмын одоо хөтлөгч нар маань бас мэрэгжлийн хөтлөгч нар их сайхан хөтөлж ингэж үзэж олон наадамч олноо баясгалаа. Тэгээд бас наадамд анх удаа ийм сайхан өндөр тайз барьлаа. Тэгтээ яг анхны юм болохоор алдаа оноотой байлаа. Хөгжим наадам тийм тэгээд хооштой улам сайжруулах болно. Улам сайхан болно. Олны өчрөө мэдээж олонгүй гэж хэлсэн юм чинь тий. Их сайхан байна. Газар тэнгис сайхан надтай хурдтай өчигдөр бороорлоо. Тэгээд ерөөсөн бүх хэдэр их сайхан болж байна. За энэ жил бол сайхан наадам болж байна. Гол жилүүд илүү бас зохион байгуул сайхан болж байна. Бид бүхэн жил болгоо энэ дэрж бас оролцтой. Тэгээд бүгчүүд маш сайхан барилдаж байна. Өнгө үзэмжтэй байна. Энд ирсэн наадмалж байгаа хүн болгондоо наадмын мэнд төвшүүлье. За баярлалаа. За сайхан баярлалаа. Наадах нэг өөр наадам зохион байгуулна гэдэг тис ондоо ажиллажээ. Төрийн болоод аймаг сумдын наадмыг улсын төсвөөр зохион байгуулж тайлагнадаг бол гадаадд болж байгаа Монгол наадмууд сайн дурын шинжтэй. Гэрээ зассан хэдэн ч гэх юм уу дээврээ даахтайгаа болсон нөхд нь өөрийн гэсэн бизнесээр тов хийдэл аваад явж байгаа хэсэг бусаг залуусын сэтгэл зүтгэлээр бүтдэг ажил ажээ. Намайг Ганжуурын Батсэрэн гэдэг. Би Чикагод ирээд одоо 10 гаруй жил болж байна. Би бол өөрөө мэрэгжлийн бүжигчин биш. Багаасаа пионерын ордонд бүжгийн дугууланд явдаг байсан. Тэгэхээр зүгээр бүжиглэх дуртай. Яг тэр үеэр би Монголд ээж таарсан л да. Тэгээд давталгаа бол Монголд заал хөлсөлж аваад бүжгийн заал хөлсөлж аваад тэгээд яг нэг 3 цаг давтсан. YouTube үзэл давтаал хөдөлгөөнөөс сураад тэгээд ирээл аятайгаа тааруулаад яг урд өдрийн ирээд аятайгаа тааруулаад тэгээд наадамд орж таарсан. 2013 оноос Иллиной мужид дахь Монгол улсын өргөмжит консулаар ажиллаж байгаа Бир Пинтас өөрийн мужидаа Монгол улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, цаашилбал зөвхөн консулын төдийгүй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулж байгаа эрхэм билээ. Тэрээр Чикагогийн монголчуудын наадмыг хуваасаа $1000 ивент эдгэсэн нь Монгол ёс уламжлалаа сурталчлан таниулах соёлын томоохон арга хэмжээ гэдэгт нь ач холбогдол өгсөн хэрэг байлаа. Америк хэдийгээр эрх чөлөөний орон хэдиж таны эрх чөлөө бусдын эрхэнд бас хязгаарлагдсан дүрм журманд ягштал захирагдана. Ямар ч арга хэмжээ зохион байгуулсан тухайн газар орныхоо түрээсийг төлнө,
Харин энд байгаа бүхий л монголчуудын ажил үйлс нь өөдрөг байгаа нь нүүрнийх нь гал нүднийх нь цавнаас мэдрэгдэж байлаа. Наадам өнөөдөр их сайхан болж өндөрлөж байна. Одоо юуны өмнө танаад телевизийн хамт олонд наадмын баярын мэндийг хүргэе. Хоёр дахь юм бол одоо өнөөдөр Чикаготын наадам бол үнэхээр сайхан дэлгэр сайхан болж байна. Эх орондоо байгаа ээж аа болон найз нөхөд хамаатан саданда дэлгэрийн төвлөрөө төвшин амглан сайхан наадцгаарай. Одоо бид чинь тэгээд бас л санаж ин л та эх орно. Одоо Улаанбаатарт Монголдо байсан бол бүгдээрээ сайхан баярлаад сайхан явж байгаа. Өнөөдөр ч гэтэл бас л ярих юмгүй байна. Сайхан баярлж байна. Хамт олон бүх найзуудаараа тэгэл нэг иймэрхүү сайхан баярлал явж байна. Бас одоо манай энэ бас найзтай бас нэг ярилцвал энэ их гоё юм хэлэх баха. За, наадмынхаа сонин гачнаас дуулгаач. Өнөөдрийн наадам бол одоо их миний хаснаар их онцлогод бол их байна гэж санагдаж байна. Одоо их зохион байгуулалт сайтай 30 жилүүд бодоход их нэлээх өргөн хүн цуглалаа. Тэгээ энд одоо бид одоо ингээд хийсэн найз нөхдөөрөө цуглаад нэг өдрийг сайхан өнгөрөөж их нутгаа сансан сэтгэлээ дэвтээж сайхан баярлцаадаа бид. Тэгээд одоо Монголд байгаа нийт монголчуудаа болон Чикагод ажиллаж амьдарч байгаа Монголд ард түмэн найзуудаа баярын мэнд хүргье гэж. Тэгээ бүгдээрээ сайхан баярлалаа. Тэдний дундаас Америк Монголын хооронд агаарын болон газрын тээврийн үйлчилгээг 2002 оноос шуурхай найдвартай хийж байгаа. Олондоо цоохоо нэрээрээ танил болсон баяр жаргал захиралтай SB Express болон гантаг чулуун тавцангууд галтгооны тавилга үйлдвэрлэж угсрах үйлчилгээ явуулдаг Quntus компани, Бат хоёрыг захиралтай Монгол Group Inc компаниуд оройлон ивент итгэсэн бол Antiox цуглаан наадамчин олонны дунд олс таталтын тэмцээнийг зохион байгуулж шагнаж урамшуулсан юм. Шинэ ирээдүйд цуглаан үндэсний хоолоор үйлчилдэг Мацала ресторанууд наадмын хуушур буузаа амтлуулан наадцгаалаа. Монголоороо байх хиймэр хэр өндөрт хийсч байгааг начин шонхрын дэвлэлттэй хүчит сайхан бүгчүүдээсээ хардаг билээ. 64 хүчит бүхийн барилдааны зохион байгуулагчдтай уулзъя. Тэгээ одоо энэ Чикагот төрж ирээд энэ Чикагогийн баяр наадмын наадамд одоо өөрөө их зодголдог байсан. Одоо бол наадмынхаа бүхийг ерөнхийдөө зохион байгуулж ажиллаж байна. Одоо сүүлийн 4 жилд одоо хүчит 64 бүхийг барилдуулаад одоо тэгээд 64 бүх барилдаад одоо түүнээс ч илүү гардаг болсон. Одоо энэ жил одоо улсын начин эрхэм баяр төрүүлж сумын зан их чавхлан үзүүлсэн. Улсын чинь хүмүүс толгойг ургалаад авлаа. Гол татаад үзээд Монголын долгор төрийн 2002 Тарган ногоон дэвжээгээ жимсэн бүхчүүдэн шагналыг наадамчин Хэрлэн, Ганбаатар инх нямнаар гаргажээ. Увс аймгийн Түргэн сумын харьяат улсын начин төвшин баяр төрүүлж, Сэлэн аймгийн Шаамар сумын харьяат улсын зан инх жахлан үзүүрлэж, Увс аймгийн харьяат аймгийн Хурц Арслан ган болдын ган ням 2012 оны Лондонгийн Олимпийн хүрэл медальт, 2013 оны Азийн аваргын мөнгө, 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт Монгол улсын Гарьяат амирчин Увс аймгийн Тис сумын харьяат сайн жаргалын ням очор шүүгэрч хурсан олноо баясгасан юм. Дэмжигч үеийн цаг сүрэн 2018 оны 7 сарын 8 гэсэн байна. За энэ үндэсний шагналыг спортын уралд хийх хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан тамирчдад өгдөг юм. Монгол үндэсний бүхийг Америкийн нэгдсэн улсад сурталчлах түгээн дэлгэрүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж байгаа Монгол улсын начин. За монголчууд хаач сайхан наадаж чаддаг, нөгөө дэлхийн ингээр наадаж чаддаг гэдгийг харуулж байна. Сэтгэлдээ хуваалцаж. За баярлалаа. Мэдээж тэглэгээ авах уу. Одоо гадаад орноор ажиллаж амьдарч сурч хөдөлмөрж байгаа монголчууд оршин суугаа, орон нутаг хотуудаа Монгол үндэснийхээ баяр наадмыг их төгөөмөл тэмдэглэдэг болоод их удаж байгаа. Тэгээд энэ жил Чикагогийн наадам, Чикагод ажиллаж амьдарч сурж байгаа монголчууд маш олон байдаг юм байна. Тэгээд маш том цаахан наадам болж байна. Тэ сэтгэл өндөр байна. Монголд наадж байгаа
юм шиг хэлээ шүү дээ. Алдар цолтой ямар бөхчүүд өнөөдөр цодоглов? Тэгээ өнөөдөр Улсын начин Эрхэнбаяр аймгийн хурц арслан ган нэм тэргүүтээ 64 бүх барилдлаа. Тэгээд олон сайхан бөхчүүд аймгийн цолтой, сумын цолтой бөхчүүд барилдлаа. За та одоо хаанхын наадмуудад ер нь барилдчихсэн бэ? Аймаг, сумынх тийм үү? Тэгээд одоо бас дэлхийн олон наадмуудад явж лээсэн багцаа. Тэгээд нөгөө олон улсын хэмжээний гэхээсээ илүү үндэсний баяр наадам ер нь ямар ялгаатай байд юм бэ? Би одоо Монгол хүн болж төрснөөр одоо хүүхэд байхдаа үндэсний бүх бүр жоохноос л барилдсан. Тэгээд одоо жудаа барилдахын хажуугаар үндэсний бүх бас барилдаж 2010 онд Урхан аймагт шөвгийн үлдэж 5 давж аймгийн начин зол авсан. Тэгээд одоо ингээ энэ тэнд явбал Монгол наадам болол бас дурна ачгаа гэдэг шиг зодгоо юмсаад гарнаа. Тэгээд энэ жил Чикагогийнхаа наадамд барилдлаа. Өнгөрсөн жил Дисэд барилдсан байгаа. Тий. Өнгөрсөн жилийн амжилтаас. Тий, өнгөрсөн жил Дисэгийнхаа наадам төрүүлсэн. Энэ жил ингээд 4 төлдөөд саямлаа Чикагогийн наадам. Хэнийг төрүүлнэ гэж хүмүүс ярьж байна? Одоо тэгээд олон сайхан залуучуудаас үзүр төрөүнийг хөлдлээ. Эрхэнбаяр начин аймгийн зан жахагч юм гэдэг юм бол. Тэгээд дөө ирэлдлээ тий. Тэгээд за баярлалаа сайхан наадам. Баярлалаа. Тэгээд та бүхэнд баяр наадмын мэндийг хүргэе. Сайхан барилцаагаараа. Холын газрын Монгол наадмын гинжиг дэлгэр сайхан байлгахын төлөө удаалан оролцсон Харлин Шуурха Карго, Суши Мон ресторан, Монгол залуусаас бүрдсэн амгаан газар захиралтай програм хангамж вебсайтын үйлчилгээ үзүүлдэг iCode компани, Moneymax болон Anonymous донор компаниуд хийгээд цэгц компанийн хуульч баяр жаргал нарт наадамчин олон ихэд талархан лээ. 8 настай болчроос 80 настай буураа хүртэл идэвхжүүлэн оролцсон энэхүү наадамд хүүхэд залуусын хэсэг чухал үүрэгтэй байлаа. Ургахын улаан нарнаас наран шингэтэл ажилласан зохион байгуулалтын хэсгийн идэвхтэй залуучуудтай та бүхнийг уулзуулъя. Сайхан байна уу. Өнөөдөр тэгээд бид нар чи өглөөний хідээс илээ 7 6 мургаа гэж ирээд одоо бүр 8 болтохтой ажиллаа. Тэгээд ажиллах ч бас гоё юм байна. Жохон экспириенс тавлаа. Тэгэл манай монголчууд ч юм бас их өөрсдийн гэсэн юутай их сайхан сэтгэлтэй юм ба шүү дээ. Ингээд бид нар ингээд орж ирсэн хүмүүст ингээд тиктмик зарж байсан байхгүй юу. Тэгээд бид нар ингээд зарим нэг хэдий ингээд бид нар одоо тэнд хүн хүлээж байгаа бид нар одоо явлаа гэчихэд бид нар итгэхгүйсэн чинь тэд нар буцаж ирээд мөнгө өгөөцөх. Тэрний амар гоё санагдсан. Тэгээд монголчууд маань ер нь их гоё л таа. За наадам ямар болов? Сайхан бас. Юу таадаг? Барилдаан тэгээд бүхэл юм таалагдсан надад. Хоошор нэлээ дараалтаа ах шиг байлээ. Тий. Амар ашигтайсэн тэгээд юм мэдэж чадав. Чадсан. За, наадмын сэтгэлээ. Сэтгэл тавгүй. Сэтгэл тавгүй. Би сайхан барилдсан байхгүй. Тэгээд нэг начаа аврахтай барилдсан гэсэн. За. Тэгээд тэр ах дунаад дараа жил унгаанаа л гэж бодож байгаа. За тэгвэл дараа жилийн наадмыг хүлээлээ. Хүлээн. За. Өөрийгөө бивж чаад тий. За бүгдээрээ ирэх жил хурдтай, хүчтэй, эрттэй, бяртай авах болтгоо хүмүүст ээ. Тийм ээ. Баярлалаа танд. Монгол эзэдтэй маш олон бизнесийн байгууллагууд үндэсний баярын үйл ажиллагаанд сэтгэл нэгдсэний дотор Жаргал Кашмир, UB-нээс хүмсний салон, Учрал арт клуб, Хадаан болон Транс Америка компани, Жакиос Монгол үсчин, Чикаго Монгол Цэгком сайт хийгээд Чикаго орчмын Монгол бизнесүүдэд үйлчилж хүмсний салон, ресторан зэрэг үйлчилгээний газруудын барилгын дотоод засал хийх шинээр барих үйлчилгээ үзүүлдэг Монгол Group Construction компаниуд байгааг энд дурдах хэрэгтэй. Мөн түүнчлэн Америкийн төвийн бүсийн Монгол шагаан холбоо, Чикагогийн шагаачд тэргүүлсэн Бат Эрдэнэ, Долгор сүрэн, Дэлгэрмаа, эрүүл ахуйч сургагч багш, Долгор, Тэргэл болон Транс Америка компани саран гэрлгээд олон хүмүүс наадмын санхүүжилтэнд сэтгэлээ сунгасан юм. Наадмын томоохон ач холбогдол нь аав ээж эмээ өвөөдөө хөтлүүлэн ирсэн бяцхан наадамчдад Монгол ёс заншлаа өвлүүлэн үлдээх явдал юм. Тэднийг хамарсан олон арга хэмжээний дотроос хүүхдийн 3 насны барилдааны зохион байгуулагчтай уулзлаа.
Энэ манай Чикаго орчимд одоо морин уур тоглодог бараг 40 хүүхэд байна. Мэргэжлийн морин уурчид гэвэл ерөөсөө 3-4 хүн байна. Тэгээд энэ хүмүүс маань одоо Чикагогийн монголчуудын морин уурын чуулгатай болсон бид нар. Тэгээд энэ чуулга маань өрмөцийн миний өгөхлөөр нөгөө чуулгын нөгөө хүүхдүүд маань хайрд Америкт төрсэн монгол хүүхдүүд байхгүй юу тий. Тэгээд тэр хүмүүс маань өвсөлөө ингэ сайхан авч явж байна. Тэгээд аав ээжд нь ч гэсэндээ би баяр хүргэмээр байдаг тий. Өөр хүүхдээ ингээд тэрийг мартахгүй монгол хүн гэдгийг мартуулахгүй морин уурын тоглоулаа сургаад үнэхээр ингээд тоглолтоо тайлан тоглолтын үсгэд огшмоор уйлмаар сэтгэл төрдөн штэ тий. За баярлалаа. Динч хотод сайхан наадаарай. За баярлалаа. За манай Чикагогийн наадам Монгол наадам маань үйл ажиллагаа нь маш сайхан болж амжилттай зохион байгуулагдлаа. Манай Америкийн монголчуудын нийгэмлэг энэ наадмын үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу энэ жилд маш сайхан хийлээ. Жил ирэхэд тусам бидний энэ үйл ажиллагаа наадмынхаа үйл ажиллагааг зохион байгуулах ажилдаа туршлагажж байна. Ер нь бол манай наадам зохион байгуулах гэдэг бол их олон хүний, асар олон хүний хичээл зүтгэлээр сэтгэлээсээ тусал дэмжсэний хүчээр амжилттай зохион байгуулагддаг. Ер нь бол ардаа маш их олон ажил жижиг гэгдэхгүй их олон ажил олон хүний тус дэмээр бүтдэх юм байна. Тэгээд тэр дагуугаач энэ жил маш олон сайхан хүмүүс олон бизнесийн байгууллагууд дэмжиж хамтарч ажилласны хүчинд одоо энэ наадмаа бид нар сайхан хийлээ. Манай ер нь бол гадаад байгаа монголчуудын наадам гэдэг нь болохоор өөрөө гадаа маш их олон ач холбогдолтой энд байгаа хүмүүсийн эх орноо дурсах, эх орноо хайрлах, эх орноороо бахархах, монгол хүн гэдгээрээ бахархах тэр бахархлын өдөөжөгдөг хамгийн том баяр байгаа манай наадам болвол ер нь зохион байгуулахдаа хүмүүс бол өөрсдөө асар майхнаа бариад хоол ундаа бэлдэж ирээд дор нэг өдрийн амралт маягтайгаар маш сайхан зохион байгуулалтад тэмдэглэж ирсэн. Заншилтай тэгээд бөхөө барилт нь өөр хүүхдүүдийн тэмцээн уралдаан зохион байгуулна, шагаа харваа болно. Маш сайхан болдог заншилтай юм аа. Энд одоо ингээд жилийн наадамд оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Зохион байгуулалтанд оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Чикагод байгаа олон монголчууд маань жил ирэх тусам наадмынхаа үйл ажиллагаанд улам мэдвэтэй оролцдог болж байгаа. Хоошдоо их сайхан оролцдог болно хаа гэдэг итгэж байгаа. Америкийн нэгдсэн улсууд олон залуучууд өөрсдийнхээ компанийг байгуулан амжилттай бизнесийг эрхэлж байна. Тэдний доторх NY Life Insurance компани наадмын хүүхдүүдийг хөгжөхөөр усан бөмбөлгийн тоглоомыг зохион байгуулсан бол Монголын эмч эмнэлгийн ажилтны Чикаго хот дахь холбооныхан хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулж, за Америк Монголын хүүхдийн нийгэмлэг хүүхдүүдийн дунд даагны уралдааныг зохион байгуулж урамшуулсан байна. Чикаго хотын наадам анх удаага ийхүү том тайзтайгаар тэр тайз нь нүүдлийн маягтайгаар бэлтгэгдлээ хэмээн наадамчин олон олзуурхан шагширч байлаа. Энэхүү тайзыг Mon US Travel компани өөрийнхөө санхүүжүүлэлтээр зохион байгуулсан бол наадамчин олонний сэтгэгдэл бүгд өндөр байж тэдний нүдэнд нь гал нүүрэнд нь цог зал бадарч дараа жилийн наадам даанч хол байна гэсэн хорогдсон сэтгэлээр Чикагогийн наадмын нарыг жаргаасан юм. Монгол монголоороо байх ийм сайхан